Сайн байцгаана үзэгчдээ одоо телевизэд бэлтгэн хүргэж байгаа амьдрах сайхан нэвтрүүлэг та бүхэндээ ээлжид нэгэн дугаараар бэлтгэн хүргэж яг одоо бэлэн болоод байна. Би түүнийхөө нэвтрүүлгийн зориудаа та бүхэндээ за хүн урдаа тавьсан зорилготой түүнийгээ л өгсөж тэмүүж чадах юм бол амжилтанд заавал хүрдэг юм. Ер нь хүн Монгол амьдарч болдго юм гэдэг зүйлийг харуулахын тулд нэвтрүүлгээ хүргэж байгаа маа. За ингээд нэвтрүүлгийн зочдоо танилцгаая. За сайн байцгаана уу. Сайн байна уу та? За сайн байна уу. Сайн байна. Одоо л үзэж байгаа мó амьдрах сайхан гэх нэвтрүүлэг. Амьдрах сайхан нэвтрүүлгээ бид бүхэн үзэгч толгондоо зориулаад Монголд амьдарч болтын хүн урдаа тавьсан зорилготой бол альва нэг амжилтанд заавал хүрдэг гэдэг зүйлийг үргэлжлүүлэн харахын гаргуулахын тулд энэ хүн нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байгаа маа. Тэр ч утгаараа бид бүхэн таныг зориод ирлээ. Тэгээд та бас манай нэвтрүүлгийн урилгыг авч оролцсон гэснээс бид бүхнээс баярлалаа гэдэг хэлмээр байна. За нэг хоёулаа сайхан танилцчих эхлээд. Намайг Батэрдэн гэдэг. Шижир Батар. Одоо л сэтгүүлч мэргэжлэр ажилладаг. За. Тэр нэвтрүүлгээр таны нэг өдрийн амьдралыг үзэгч олондоо таниулах юм аа. Тэгээд таны нэг өдрийн амьдрал би өөрөө бас сэтгэлээрээ гар бие өөрөө оролцоо тань туслах юм. За. Тэгэхээр өглөө ер нь хэдэн цаг өглөөний ажил ер нь хэрхэн хэлэх вэ? Өглөө одоо босоод захиалга ихтэй бол манайх чинь нэг цаг бариад байдгүй шүү дээ. Хувийн байгууллага болохоор чинь. Эрт өнөөдөр бол бидэд 7 жоохон гөрч явахтал ирсэн. Тэгээд одоо энэ айлын галтгоо дуусгах чи одоо ачих гал байж энэ да. Жоохон ойр зур юмуд нүлтцсэн. Тэгэл одоо хийн дээ. Захиалга юу хэрэг байна? Захиалга манайх яг нэг тийм том юу ш тавилга үйлдвэрч зүгээр нэг жижиг өвтөр үйлдвэр учраас нэг дарагдахгүй, дасрахгүй. Тэгэл яг уцглаараа тэгэл явж идэх. Өнөөдөр одоо хоёул чинь одоо ажлаа гарыг бол хоёул ямар ажил хийхнээс эхлэх вэ? Одоо энэ нэг айлын галтгоо одоо хаалгануудыг тааруулаад угсрахын одоо энэ угсарж байна. Хаалгуудаа тааруулаа бариулныг нэгээ нугасны тохиргоо гээл тэгээд нэг чулуун давцангаа тавьж аваад тэгэл альд наваач тогтоож өгөндөө. Айлбар манай үзэгч бас сонирн байх л та ямар хүний нэвтрүүлэгтээ орж өрөлцүүлээд байгаа юм болоо гэдэг. Ихэд тавилганы үйлдвэрд орж ирсэн гэдэг манай хүмүүс харж байгаа. Тэгэхээр компанийнхаа үйл ажиллагааны талаар тань хэлэхгүй. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг? За ер нь хэдэн он байгуулагдсан? За манай компани чинь нэг одоогоос 2-3 жилийн өмнө байгуулагдсан. Жаргалыг бидэнд авчирнаа. Хайр дурлал хүсэл мөрөөдлийг хорвогийн хүн бүхэнд түгэнэ. Амьдрал сайхан дэндүү сайхан. Анх би чинь тавилга хийдэг байлаа зүгээр дурсгалын донд сургууль өглөө сэлбэр мэрэгчлээ төгссөн шүү дээ. Тэгээ голдуул нөгөө жижиг сажиг сэлбэр одоо хүний захиалгаар л модон сэлбэр хийдэг байлаа. Тэгэл 3 жилийн өмнө л нэг за ерөөсөө нэг тавилга руу орж үзье гэдэг. Тэгээ урдаас нэг тавилгын нэг тоног төхөөрөмж хөрөөддөг хөрөө байдیں۔ Тэгээ наалтны машин сүүл авчирсан нэг тоног төхөөрөмж нь холбодог тэр машин байгаа. Тэр мөрөө авчраал тавилга руу орсон доо. Тэгэл нэг манай чинь хэдүүлээ нэг 4-5 болгонаа л байна. Одоо манай ангийн нэг залуу үе нэг дүү үе манай дүү тэгээд хүн хүч ажил ихтэй болоод ирвэл хүнээ их нэмдэг байхгүй. Ажил багтаа бол яг хөө тэгэл ингээл 3-4 үлээ ингээл гол өөрөө ороод ингээл байгаад ажиллаад байгаа. Тэгээд тавилга чинь бол дандаа захиалгатай учраас захиалга тавилга гэдэг маань хийсэн бэлэн байдгүй. Захиалал одоо энэ гихтэл одоо дуусаад ачна. Айлд очичдаг хог. За түүнээс ингээд нэг 50-аад зарчи гэ зах махтаар гардаг тийм биш. Тэгээд нэг захиалгатай гэдэг учраас нэг хэмжээ өнгө загвар бол ерөөсөө нэг айлд нэг л өтөх хог. Түүнээс давтагдаал нэг ингээл нэг үйлдвэрлэлийн жигмаар давтаал нэг олон юмыг олон хийн гэж байхгүй. Айл нэгэнд насных нь галтгоо бол ингээл баян жил бүхэн солиод байхгүй шүү дээ тийм ээ. Нэг айлд нэг ингээл үлдэн хэдэн жил ч болдог. Тэр удаа тэргээрээ тэр нөгөө хэмжээ загвараараа таашаал хараал сайхан хийчлээ гэдэг. Айлаас ч гэсэн гарахад сайхан болов сайхан сэтгэлтэй гардаг байхгүй баярлалаа сайхан болж гэл. Түүнээс нэг тааруу өнтөө очиод таалахгүй юм мэдээж шахна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас аль болох тэр хүмүүстэй таалагдах өнгө загварын ч гэсэн ихнаасаа авахтаа захиалга авахтаа өнгөө сонгуулна загвараа зурж хаад үзүүлдэг байхгүй. Тэгэл тэрнийхэн дагуу зургийнхаа дагуу ордог учраас тэр айлд нэх асуудал гаргадаг л дээ. Тийм ч түүнээс манайх тэгээ нэг зармаар нэг явуулаад байхгүй. Тэгэл танилынхаа хүрээнд л одоо нэг 3 жил явлаа доо. Одоо за шижрээ тийм тавилга хийж байгаа юм байлээ.
хийлгээгээл ерөөсөө л нэгнээс нэгэнд уцтаал шижрээ чи тавилга хийж байгаа юу гэдэг. Өгөөд найзууд ч гэсэн тэдний галдаг байлгах. Тэний хийсэн юм чинь тэнд байлаа үдсэн тэгж хийгээл явж. Түүнээс ингээд учиргүй реклам цацаад байдгүй. Тэгээ нэг зацуул бас нэг дарагч бол бас нэг гаргаж чадахгүй шүү дээ. Үйлдвэрлэл гүйцээж энэ одоо объект менежер, ажлын байр маань гэсэн ерөнхийдөө багдах маягтай одоохондоо тийм л байгаа. Хит ингээд ороод ирэх юм бол барахгүй шүү дээ. Ажлаа барахгүй. Ажил дуусчаа гарах ч бас гоё гэдэг шүү дээ. Юм огч явчаа сайхан тэгэл за тэглээ инглээ гэж ярилцаал хэдүүлээ. Энийг сайхан болоо тэрэнд ихсэн шүү ингэсэн шүү гэдэг. Нэг алдаа гарна л да марцсан юм байна. Иргэд тойрж очиж янзалж өгнө. Тэгээд эргээд айл нь ууцтаад нэг тиймэрхүү юм болчихжээ. Энийг засруулмаар байна гэж очдөг байхгүй. Бас тийм нэг. Хинхтэл ер нь тийм буцсан юм гарахгүй. Магадгүй нэрээ тухайн үеийн төсөл санамж бас дараагийн ажлыг хийж бүтээгээд бас уран зэрэг өгдөг бах тий. Тэгэлгүй яах вэ? Ер нь тэгээд нэг айл юм ийчээд муу юм тэр чинь нөгөө бас л нөгөө ярьж байгаа шүү дээ тий. Сайн юм ийчгээр чинь за тэдгээр хийлгсэн айтайгаа хийдэг. Үнэн ч боломжийг хийцэн ч гэсэн тийм байдгийг шүү гэж эргээл ханддаг байхгүй. Ингэтэл одоо нөгөө харилцагч нартай болцсон л да одоо 3 жил боллоо. Ер нь яг нэг юм хийлэгдэг бол суудч байна. Тэгэл иржтэй. Тэгэхээр нэг ингээд реклам цацаад байхгүй гэсэн юм. Эндэл байж гаал ажил нь тасрахгүй ингээд үргэлжлээл явааддаг байхгүй. Одоо шинэ тавилга ямар ком байгаа? За энэ одоо нэг тавилгын юу бол айл нэг шинэ залуу ослоо л өнөөдөр ёсож орох юм гэсэн. Тэгээд одоо очихъя. Тэгэл өнгө загвар ятсан ингээ эргэсэн хэлбэртэй. Тэгээд тектэй бас нэг метр 50-тэй тек нь одоо энэ гарч байгаа. Тек нь гарч байгаа. Тэгэл одоо энэ галтгон энд байна да. Тэгэл дээрээ нөгөө үлддэг андерсол гээд комодон дээрээ үлгэн. Тэгээ чулуун давцсан энэ сая гадаа юусэн шүү дээ. Гадаа тэгэл тавил. Одоо хийцээ удаад ямар хийцээ одоо жишээ мод материал. Энэ дандаа урдаас орж ирсэн хавтан байд өнгөт хавтангууд. Одоо жишээ нь хаалгана гэхэд UB хавтан гээд одоо нөгөө энэ ерөнхий корпус хийсэн юунаас илүү өөр өнгөт хавтан байдаг байхгүй. Тэргээр хийн. Үндсэн их бие корпусон бол дисбегер гэдэг байхгүй. Түүнээс нөгөө одоо захиалга тавилга тэргээр захмах дээр зардаг энэ төр чинь өөр шүү дээ. Арай метмон гээд цаасан шахалттай байдаг байхгүй. Бор одоо нөгөө шүрүүх бүрүүх байхгүй унцдаг тиймэрхүү юмар бас нэг хийс уус байдэн. Тэгээд үн арай доогуур үнэтэй бас. Энэ болохоор нөгөө тийм байхгүй. Яг нөгөө нэг диспетчийн дотроо нөгөө мод үрцсэн шахмал гайгүй тийм юугаар хийдэг учраас наадах ч зүгээр. Тэгээ энэ янз янзын өнгө байна. Ерөөсөө л айлаас захиалга авахтаа л өнгөнийхөө каталогийг үзүүлээл. За ямар өнгөөр их үү, ямар загвараар их үү гээл. Эхлээ өнгөө сонгон тэгэл нөгөө хэмжээн дээр 6 зурна. Тэгэл орондоо ажилд. Голдуул галт тогоо гүйдэг алгатай шкаф. Тэгэл энэ тентхийн дэлгүүрийн одоо шинээр нэгж дэлгүүр лангуу павильонуудын 50 рүү тиймэрхүү юм хийгддэг байхгүй. Шинэ голсын анхны тавилга. Гэрийнх нь одоо галт тогоо хийдэг. Өнөөдөр тэгээд бас 2 өөр өнгөөр хосолж хийж байгаа энэ. Энэ одоо хамгаалтын хуулга байхгүй юу? Эний чинь хуулаад ирэхээр үндсэн өнгө нь гарна. Тэгээ одоо нэг айлд нот чи хуулах гэдэг нэг ачилт мачилтанд зурч сарапн гарахгүй. 2 өөр өнгөөр хийгдэж байгаа. Одоо хуулах юм бол айлд очлоо хууллаа яг үндсэн өнгө мөн ингэж харж байгаа. Энэ гялгар юм хар. Одоо тэгээ нэг өнгө гэдэг байгаа чинь бас тэр хан дээр байна л да одоо. Тавилга нь. Тэгээ эндээсээ ингээд өнгөө сонгуулаад тэр байна. Гүйдэг алгатай гэхэд энэ ингээл ороод ирдэг байхгүй. Тийм л юм болно доо. Өнөөдөр тэгээ бас хором нарийн маш бэлгшээлтэй өдөр байгаа. За энэ өдөр бас айл гэрийн анхны тавилгыг ингээ хийж өгч байна. Бас маш буянтай ажил. Энэ тавилгаа хараад маш айгүй тань насаараа баярлж явах. Маш сайхан тавилга хийжлээ. Бид хоёрын анхны тавилга энэ байлаа. Манай ээж бас тийм тавилга байдیں۔ Нэг ширээ 30 40 жил болсон. Бас нэг сайхан мужаанаар хийлгэсэн одоо 30 40 жил болж байгаа. Магадгүй таны бүтээлчсэн тэр айл нэг хоймор туусна, галтгооны өрөөнд бас олон жил болох байхаа. Ийм сайхан бэлэгтэй өдөр гарч байгаа бас сэтгэл санаа бас өөдрөг байдаг бах тий. Зөө айлууд чинь тэгэл хийчихэл сайхан болж гээл тэгэл юм тогтоол гарна да. Одоо энэ тавилгыг бол ихтэн өргөж байна. Одоо ингээл юмнууд хийх гээд байна. Жохон юмнууд дутуу байна. За тэгвэл хамтраад хийцгээе. Юу бас танд бас туслая. За тэгвэл одоо энэ текн дээр л орох нь дээ. Текний одоо нүүрэн хэсэг нь юугаар гарах вэ? Одоо энэ нэг цэцэгтэй саарл гэдээсэн шүү дээ. Тэр өнгөөрөө энэ текнийхаа нүүрийг гаргах. Жаргалыг бидэнд авчирна. Хайр дурлал хүсэл мөрөөдлийг хорвогийн хүн бүхэнд түгэнэ. Амьдрал сайхан дэндүү сайхан
Ингээд хийж байгаа болж байгаа юм да. Уулгаа. Чиний хавхгүй. Энэ дээр одоо жижиг хэмжээний сүнээр. Сүнээрүүд хөөрөх. Юу гэдэг те. Айлын нөгөө орж байгаа. Яг нөгөө нүүр эн чинь нүүрэн тал нь энэ нөгөө хажууд харагдах нь. Одоо сүүлийн үеийн байр чинь дандаа галтгаа том өрөө нэг болчиход байгаа шүү дээ те. Ер нь одоо хүмүүс нарийн ширээ дээр их асуух байдаг. Жишээ нь өнгө тааруулах. Тэгнэ. Маш олон зүйл гарах бах тий. Байрны доторх өнгөн гэдэг. Байрандаа зохицуулж одоо жижиг өрөөг бол бас нэг бараа өнгөөр хийгээд ахт бас онцгүй. Аль болох том харагдуулъя гээд хин том их том галтгаа өнтертэй бол бас яг нэг бараа өнгө ороод ирэхээр зүгээр л хар цагааны өнгө хоцлоод. Дийлэнхтэл эцэд нь өөрсдөө шийдээд байгаа юм да. Тэгээ ингээд. Гэхдээ зөвлөгөө авал да. Ямар давцсан юм дээр байх бол гээл. Тэр одоо ингээд тавилгаа гээд ирэхээр бас нөгөө зураг интерьерийн талын биднээс дутагддаг байхгүй. Тэгээ би энэ жил нодлон TC магистрт интерьерээр сурж байгаа шүү дээ одоо. Оюутан одоо хөгшөө оюутан. Хүүхдүүдтэй нэг ангид тэгэл одоо магистр голдвол хүүхдүүд л болдоо хэл тэ одоо миний үеийн магистр байдаг юм л. Тэгээс интерьер дизайн ангид одоо шүтээсийн интерьер дизайн сурж байгаа шүү дээ магистраар. Тэ сурж байгаа. Өнөөдөр гिचэлтэй байсан багшаар жилээ авцсан. Ажлаа амжуулна гээд. Нэг ажлыг дуусгах. Тэгээ энэний чинь гол нь одоо чинь компьютер дээр зургаан зураал 3D Max гэдэг автокад тэгээд янзын гоё програмууд гарцсан шүү дээ. Хуучин бидний үе шиг ингээл нэг харандаа цаас барай суудаг уу бас өнгөрчээд байгаа хөөхгүй. Шууд компьютер дээр хийгээл зургаа ингээд аль эзэнд нь өнгөө солиод дэлгэцэн дээр үзүүлчихвэл бас хурд бас нэг дэвшилттэй болоод. Тэгээ тэрий чинь хүнээр хийлгэхээр бас их мөнгө ороод идэх хөөхгүй. Тэгэхээр хөгжил дагаж хөгжихгүй болоод. Тийм учраас л өөрөө одоо нодлоо оюутан болчихлаа шүү дээ. Одоо энэ хавар төгсөндөө. Ирэх хавар. Одоо ийм галтгаа байхгүй. Дээр өдөгдөг нь энэ байна. Эний чинь л одоо автокад дээр зурд сурах гэж л тест сурж шүү дээ. Одоо би хичээлийн дажиг үү? Давгүй. Ихэнхдээ нөгөө яг нөгөө дүрслэг төгссөн болохоор хар зураг ирсэн контрол ерөнхий байна л да. Одоо ингээд татчихдаг энэ юм надад байгаад байгаа. Гол нь одоо компьютер дээр нөгөө орчин үед нь Max 3D гэж яриад байна шүү дээ. Яг л бодитоор нь ингээд компьютер дээр хийж тэрийг л сурахын тулд тэнд орсон. Одоо нэг худалдаа авахчлаа сууж байгаа. Би нэг ийм хийчлээ. Одоо зураг үзүүлэхээс гадна тийм амьд юм үзүүлэх гэж бас тийм. Хүлээж авах нь илүү. Тэгэл энэ дээр чи өнгө хүүхээр чинь ямар усан бодог өрөө би ихтэй сууж ялтай нүш. Тийм. Шууд компьютер дээр өнгөө солиод хаалганых нь байрлал яах вэ гээл бүгд чинь автокад гэдэг чинь өөрөө ерөөсөн програм нь зургийн програм учраас хэмжээ дамжаатай бүх юм нарийн гараад ирдэг. Одоо энэ хөдөө ажил яаж шилжиж байна? Сая одоо энэ тавилгач одоо ингээд дуусчихж байгаа. Тэрийг унтраач тийм үү? Ингээ унтраач тэрийг. Тэн дээр нь удаан унтраач тий. Тэгээ одоо ингээл ер нь жигдэрчтэй. Одоо гаргаад одоо унаагаан дуудаал ачаал явна доо. Тэгэл айлд нь үлгэж тэр нэг дээдлэг үлгүүр энэ төр бас 200 юм байна. Тэгээ ажилч одоо явна. Жаргыг бидэнд авчирнаа. Хайр дурлал хүсэл мөрөөдлийг хорогийн хүн бүхэнд түгэнэ. Амьдрал сайхан дэндүү сайхан найзлаа нас дэлхийг дуули найз нөхөрлөвт хайрыг дуули. За ерөөдөө тавилгаа өгсраа дуусчих шиг боллоо тий. Тавилга одоо дууссан. Айлд нь очиж одоо сайхан хананд нь байрлууд тогтоож өгнө. Айлдаа бүгдээ одоо очицгаая хамтаа явъя. Тэгээ. Ерөөдөө айл зүгт байгаа айлууд тэдэнд дагуулсан. Golden Park гэдэг нэг айл шинэ орон сууц байлаа. Тэрний нэг шинэ хоёр залуу бас бий. Манай нэг таньдаг дүү хүү байгаа. Тэг өнөөдөр ёсож хүмүүст оруулахыг гэсэн тэгээд тэнд нь хэдүүлээ очоод тогтоож өгөөл тэгээд. За тэгээд. За тэгээд. Нас дэлхийг дуули найз нөхөрлөл хайрыг
Монгол нь бий байгаа байхгүй. Монгол үйлдвэрлэлээ хийж байгаа. Дандаа хятадууд байдаг байхгүй. Тэгэл би нөгөө улсуудын чинь бас ингээл орж ирэл бас жоохон нарийн маягаар захиалга хийх гэж явж байгаа гээл үзээ харъя гээл. Та нар дандаа хятад хүнээр галтайгаа хийлгээд яах юм бэ? Монгол сайхан улсаар монголчуудаар галтайгаа өөрийн галгуул өмдөж ариун байх хэрэгтэй. Монголчуудаар хийлгэлтэй гэл инээдэх байхгүй. Тэгэхээр нэрээ тийм шүү гэж заримдаг. Яа хятадууд дунд байж байгаа та ингээ яриа зарим нь тэгдэ. Нийл хятадууд харин монгол залуучууд харсан чи аятайхан санагдаж байна гэ. Дээр нэг гурж ирээд инээж. Чанар гэж одоо яриулаад юу н чанартай гэдэг юм бол одоо хятад хүний хийж байгаа зүйл за яг монгол хүн хоёр хийж байгаа зүйл нь юугаар ялгаатай байд юм бэ? За тэгээд хятад ч бас их юу л дээ. Хийхдээ бас ингээд яг харахад бол яг адилхан бид нартай адилхан хийгээд байгаа байхгүй юу? Хялбархан одоо баг ингээд салчхаар юмнуудаар хийцэл байх юм билэ. Би эднэр хараалаа эднэр шууд нөгөө дака гэж ярьд юм л та. Буудцсан байж та буудаад хийчихгээл бид нар чинь бол шүрүүп ер нь хэрэглэхгүй боддtiin. Одоо сүүлийн үед одоо нөгөө миний оруулж ирсэн нэг тоног төхөөрөмж байгаа л та. Одоо нөгөө урдаас ирсэн тавилгач энэ төр байж та нөгөө ингээ холбоод ингээ авторкаар эргүүлээ яваад байдаг. Тийм холбогч 3 холбогчоор хийдэг байхгүй бид нар. Хятадууд болохоор тэгэл ерөнхийдөө тэгэл ер нь л буудаал хялбархан хийцэн л байх юм байлээ. Тэгэд хүн яг нөгөө хийдэг бид нар мэддэг учраас мэднэ. Түүнээс яг нөгөө хэрэглэгч юм бас нэг тийм сайн нарийн мэддэггүй улсууд мэддэггүй байхгүй. Ороод тэгэл ингээл өнгийг хараал авчдаг л. Тэгээ нэг бас хамгийн гол нөө сэтгэл гэж байсан монголчууд бас сайн бэлэгдэг байхад жишээ нь айл гэрээнээр галгуудмтыг бадрааж байгаа за нэг гэрийнх нь бас нэг жаврыг үргээж байгаа юу гэдэг чинь бас нэг айлд дүн нэмж байгаа гэдэг утгаараа хийдэг байх. Сэтгэл гэдэг юм байдаг байх хамгийн чухал зүйл. Тэ штэ сэтгэл байна. Одоо тэгэл голдуул би танд хүний хал юм хийдэг. Одоо ингээл дамжаал одоо чамд би хийгээд өгөх юм бол чи тэр нэг ах уу аятайхан хийдэ шүү. Тэргээр хийлгээрээ гэл тэгэл хүрээд ирдэг байхгүй. Уггүй уцаар яриад би тэрний найз байна. Тэрний ах ихч байна. Юм хийлгээ чамаар хийлгэх гэсэн юм аа. Хэлтэгдэг байхгүй. Тэгэл ороод ирнэ. Тэгээ мэдээж танилаараа ингээл хийж байгаа учраас би ямар нэг эргээд уулзахгүй нэг юм хийгээд явчих гэж байгаа юм биш учраас байнга энүүгээрэл хоолоолж идэн нөгөө харилцагчаа олохын тулд хайлуулахад нөгөө сэтгэлэн гаргаж хийн шүү дээ. Жоохон хятад ажиллаж хэр нэмэгдэж байна. Хятадууд одоо энэ 100 айлд их болж штт. Тэр чигээр одоо миний энэ орчид ажиллаж байгаа энэ орчинд бол тэр чигээр хятадууд штт. Ардаа ингээл байрлал. Пиг болцсон штт. Ерөөсөө хятадууд л их байна. Монголоос хамтрийгээ тэгэхээр бас нэг бизнесийн салбарт бас гадны хүмүүс ноёлж штэ. Тэгэл тэдэнд дээр чинь туслага ажилчдын манай монгол залуучууд идэх байхгүй. Түүнээс яг ардлын эзэн ингээл үйлдвэрлэл явуулж байгаа надтай адилхан тавилга хийж байгаа. Тэгэл энэ чулуу хийж байгаа хятадууд дандаа хятадууд тэлээл өдрөө жилээс жил миний нүдэн дээр тэлээд байгаа байхгүй. Зүгээр чулуу хийдэг байсан зүгээр мө хятадууд чинь л одоо яг зэрэгцээд бид нартай адилхан тавилга хийдэг болцсон баа. Тэгэл тавилга хийгээл одоо сая хажуу талд ороод чигсэн. Тэгэл ингээд байгаа байхгүй. Тэлээд идэх байхгүй наацалж. Тэгэл нөгөө найз нөхдөөнч дуудаад аваад ирд юм уу. Монголч бас таатай орчин байдаг ч юм уу. Юм ихт боломжийн санагд байдаг байхаа хятадууд л гэж бодчих. Хятад ч яад одоо бид. Тэгээ энэ татвар матвар гэж эднэрт байгаа ч юм уу. Гүү ч юм уу. Тэгэл би нөгөө падамаа аваа хийчихэл нөгөө тамхтай падам байхгүй юм чи. Тамх тэмдэгтэй юу? Тэгэхээр бол мэдээ тэд нар бол одоо татвараас зайлшгүй эзэн тэр байдаг л багтал тий. Тэгж бодд юм а. Гэхдээ яг зүгээр л миний бодол шүү тэр бол. Зөв бодолтой. Чанаргүй мэж хятадуудыг байлгажсэн орон сэтгэл зүйн байсан гэдэг Монгол ажилчдаа тэгээ Монгол альва нэг өөрийнхөө амжиргааг хийжлэхийн тулд нэг энэ асуудлаар бас дөрөвтэй юм юм л тий. Тий одоо тэгэл би одоо нэг миний энэ ажлын байр ер нь жоохон багтаад байт. Айл нэг томсгочи ажлын байр өөрөө эн чин түрээсэн байр байхгүй юу. Тэгэл нэг ажлын байртай болъё гэж боддоо болгоон. Тэгэл яах гар бас нэг хөрөнгө мөнгөн дээр яачаад жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гэдэг юмд нэг хамрагдж үздэг юм гэж боддог байхгүй юу. Тэгэл тэрийг хөөцөлж байгаа ч юм алга тэрэн тэгээд маш шиг өнд олддог ч юм уу ч олддгүй шиг л. Тэр ер нь хэр боломж юм шиг байна. Уг нь бол их зүгээр юм лээ шүү дээ. Жилийн 5% үүтэй гэж байгаа. Тэгэхээр чин 0.7 5% гэр чин хэд үлээ сарын хэд байлаа ерөөсөө маш бага үүтэй юм лээ. Тэгээ үндсэн жил
зээлээ хэдэн сард яаж өгдөг гэлээ тэгэл их л боломжийн санагдчихсэн. Би нодлон билүү нэг хөөцөлж үтсэн юм аа. Тэгэл нэг юм дээр гаццсан яас. Миний зүгээс бол одоо тийм банк цанхын дөр тавьчихсан тийм байхгүй л дээ. Ерөөс яа бор зүрхээр явчих واخгүй. Түүнээс жижиг дунд үйлдвэрлэлийн зээл нь яг ингээд байн долдоо яах юм бол би нэг үйлдвэрийн барилга барьчихъя гэж бодоод байдаг. Өөрийнхөө энэ үйлдвэрийг зоогоол тэгэх юм бол боломжийн санагдаад томсгоод тэгээд одоо захиалга авдаг нэг тийм юу гайгуухан улсууд ордог одоо Гермстер ч юм уу Мишель дээр ч юм үзэсгэлэнд хаяа оролцъё гэсэн бодол байгаа тал та. Тавилгаараа. Тийм бол нэг урдаа тавьсан том зорилго байгаа. Тийм байгаа. Одоохондоо бол яг л ингээд би нэг өмнөхөөс ингэж ажилд нэг танилгын үрээгээр нэг ажил аваад дараагийн ажилд орчод байгаа учраас гадуур тийм хөөцөлдөгч байна. Тэгээс одоо Мишель дээр энэ төр гарч байгаа тавилга энэ төр байна шүү дээ. Яг адилхан. Манайхтай яг адилхан тоногдох хөрөмжөөр адилхан хийж байгаа байхгүй. Хамгийн гол нь яг нэг том тал байц. Golden Park чи энэ баха тий. Энэ рүү орох. Энэ рүү орохын тулд яаж урагшаа гэл юм байна. Гуй нэгүр ирэхгүй цаашаа явж хэрэгжижсэн. Жаргалыг бидэнд авчирнаа. Хайр дурлал хүсэл мөрөөдлийг хорвогийн хүн бүхэнд түгэнэ. Амьдрсайхан За ямарч бид хайлтаа хүрээд ирлээ. Golden Park хотод ирсэн байна. Одоо оруулаад тавилга өгсөх уу? За одоо ингээд айлдаа орвол тавилга өгсрэн да. Хэд давхар хайлга вэ? Зулж 2 давхрын 1 тот байна. Түүнээс лифтгүй шинэ байр бол одоо тэгэл 9 давхар махрал өргөх ажил гарна штэ. Чи ядтай бай тэгэл. Тийм ээ. За өдөр орцгой. Тавилга өгсөн. хурч модон би ар гэж үгүй. Дуу их шигтэй дурлаж жаргалтай. Дутуу юмгүй орчлонд амьдрах сайхан. Амьдрах сайхан. Дэндүү сайхан. Тэр ер нь өөрийгөө танилцуулаа. За ер нь тавилга өөрийн сэтгэлд нь хэр нийцж байгаа талаар ярихгүй. Намайг байлцсан мэтэг. Энэ тавилгыг бол угаасаа өөртөө анх очиод бүх өнгө материалаа сонгоод ясан болохоор өөртөө нийцүүлж хэлсэн л дээ. Өнөөдөр бол тойроо гал голонтой бодраг өдөр байгаа. Маш сайхан бэлэг дэмбэрлүүлж бид хүн яг танаад ирсэн дэс маш баяртай байна. Тэгээд цааш таашиж амьдралнаас ад жаргал хүсье. Тэгээд энэ сайхан тавилгын тойрог гэрийг насан туршид чимэг болтугай гэж хүсье өрөө. За ээлжлийн хөвөрнөө хурч модон би ар гэж үгүй. Дуу их шигтэй дурлаж жаргалтай. Дутуу юмгүй орчлонд амьдрах сайхан. Амьдрах сайхан. Дэндүү сайхан. $5,000 солонгос гарчаал бас их хөхтэй ирч. Дөнгөс сар гарan 2 сар болоод баригдаад ирсэн. Яг нэг солонгос нэг баримтчилгааны үе л дээ. 2000 онд. Тэгэл баригдж ирчээ. За тэгээ яад юм лээ. Бас л нэг ажил тэр үуч бас нэг зураг уралдаал ажиллаж исэн юм чи яад юм лээ. Бас нэг амьдралаа олж ядаалгаа одоо яаж нэг одоо хүүхдтэй их нэртэйгээ тусдаа гарчихгүй гээл. Тэгснээл ерөөсөө байж байгаа бас л нэг гадаад явах л үснэ ерөөсөө гадаад л явж л мөнгө хурааж ирнэ гээл ерөөсөө зүтгэсээр бас л нэг бужигнаал янз бүрийн одоо Канада виз гээл одоо зар дээрээс гадаад ахаад паспортаа солиод гарчих чөлөө гээл хэлдэг юмар үдсээр байжгаад чехийн виз даруулаад авт. Хэдэн онд юм бэ? 2010 манай охин чи анууч виза багглаа. 5 жилийн өмнө би 6 жилийн өмнө юм байна. 5 жилийн өмнө
Чехийн виз даруулаад Чехээс дамжаад Австрид яваад. Тэгээ Австрид байжгаад бас л Европч мөнгө идэх газар биш билээ л дээ бас л хилгүй бол тэгэл ерөөсөн угаасаа хил муутай онцсон. Хилтэй л үү тэгээд ганцаараа гараа явчихсан. Тэгэл тэнд байлаа мөнгө цаас бас л мөнгө цаас хийх гэдэг. Тэгээ ерөөсөн бүтэхгүй болохоор буцсан явцсан. Тэгээ манай охинж гарах болцсон. Гидсэнд нь ихнэр ингэсэн байсан. Тэгэл ирээд л. За ерөөсөө л Монголд юм хийх. Одоо ахичил явах юм биш. Тэгээ ч одоо залуу биш ямар хөгшрөө идэрлээ ерөөсөө л Монголдоо л хийгээл. Тэгэл энэ юундаа зориглол тавилга хийж эхэлсэн те. Ер нь яг ингээд хуучин нөгөө бүгчүүдийг ярьдэн шүү дээ удамтай гэж. А яг удам хөөгөөд нөгөө явах юм бол манай эмигийн талын одоо энэ урлагийн өвчтөн чувам чинь зэлбэрч. Тэр чинь манай талын юм байна. Яг ингээд удам ярих юм бол. Тэгээ манайд бас над дээр энэ төр багшилж байсан л да манай сургуульд энэ төр. Тэгээд бид нар хамаатан гэдгээ мэдээ яг ярилцчих чувам дуутай тухай амьсрын багт. Одоо ч өнгөрцөж бурхан болсон. Гэр оронд нь очиж юм заалгадаг л. Чувамд гол байна да. Одоо тэгээд яг одоо бүх чүүдийг ч юм уу ингээл дуучид удам юу вэ гэдэг шиг бас дарахвал бас нэг тодорхой хэмжээгээр байдаг гэж би үздэг шүү дээ. Тэгээ багасаа чи юм жоохон зурх авьяас зургийн талдаа одоо сургуульд байхад хүүхдүүдийн хичээлийн зургийг ч юм уу дүүнрийн ч юм уу тэгэл ханы сонингийн тухайд их гаргадаг байлаа шүү дээ. Тийм юмд явна залуу зөвхөн бүтээгдэхүүн ингээл юмд явдаг. Тийм л үсэн. Тийм л хөгтүүлээ. Гадаад маш олон жил боллоо бас нэрээ Монголд амьдрал сайхан амьдарч болд юм а гэдэг үлгэр дуурайлыг танаар дамжуулаад одоо олонтол хүрэгч байна. Одоо ингээд эх орондоо хийгээд хөдөлмөрийнхөө өөр шимийг бүтээгээд байж ах ер нь залуучуудаа хандж хэлийг бол ямар үг хэлмээр байна. За ер нь залуучуудад хэлэхэд бол гадаад явж одоо хүн бүхэн л одоо ер нь тэгдэг шүү дээ. Одоо гадаад явна. Гадаад л нэг сайхан амьдрал байна гэж үздэг. Яас юм дээр Монголдоо яг юмаа болоод яг одоо юу хийчихвэл зүгээр вэ гэдэг болоод хөдөлмөрч чадах юм юу гадаад байгаа амьдрал энд илүү их мөнгө олох боломж маш их байгаа байхгүй. Яг насны залуу байхад яг нэг аавын бүүд хүнтэй ахтны бүүд газар үзэгдэг шүү дээ. Тэрэн шиг яг залуу захта явах хэрэгтэй. Тэгтээ хүн бол ер нь Монголд бол хөдөлмөрлөх одоо бол маш их боломж бас байгаа шиг байна. Хараал ер нь айлд салбарт ер нь яг л ивэ болоод хүн бас нэг ивэ болох гэж явах уддаг л та. Тэгээд ер нь гадаад гэхээс бол зөр хүмүүс бол ер нь Монголд юм хийвэл бас юм байна гэдгийг л би одоо энэ тавилга хийгээл ойлгочоод тэгээд тэнд юу шал дэмий хайрын цаг хугацаа стейжсэн бол гэсэн бодол орж ирж байгаа байхгүй эргээл тийм бүр тэр ихэнд хийдэг байж тээ би энэ бүр хэдэн жилийн ядахтаар жилийн өмнө эхэлсэн бол гэсэн. Тэгвэл бас нэг арай нэг юу хүрээлэл нь ахиуд хэлэх байла. Гэхдээ яг одоо зүгээр энэ маань миний амьдралд болно тэгэл ер нь болцоотой ер нь яг сайхан нэг хэдэн хамт олонтой гон тэгэл юм хийгээл яваад боломжийн ер нь боломжийн шүү. Хүн хүш штэ тэгэхэд нөө хийсэн юм байж л байна штэ. Хэдэн жилийн дараа жишээ нь одоо миний үр хүүхд тэрний үр хүүхдсэн миний аав хийсэн юм шүү гэдэг ингээ хэлэгдэх юм үлдэнэ гэдэг ч бас их гоё л доо. Одоо нэг ийм хийчихвэл нэг гоё доо. За нас байна. Бага юм чинь ийм сайхан юм хийчих юмсан бүр тийм том зорилго юу вэ тань? Том зорилго бол одоо энэ тавилгынхаа энэ үйлдвэрлэлийг жоохон өргөжүүлмээр байгаа. Тэгээд бас энэ одоо орчин үеийн тавилгыг үндснийхээ бас нэг жоохон юмтай уялдуулж бас хийвэл одоо Монгол гэрт яаж байх вэ тийм ээ? Тэр мэр талаас нь бас нэг би боддог байхгүй. Нэрэж бас тийм одоо нэг орчин үеийн коммод гээл одоо дандаа л баруун ч юм уу солонгосын тавилгуудыг хуулж штэ манайхан тий. Одоо хийж байгаа галтгоо энэ төр. Тэгэхэд нэг жоохон нэг үндснийхээ одоо уламжлалт тал руу одоо гэрт байвал ямар байх вэ гэдгээс нь бас нэг жоохон шийдэл оруулвал зүгээр үүдээ. Бас би бас нэг өөрөө аяллаар тийш явах дуртай юм чи нэг аяллаа хөдөлгөөнд одоо орон сууц энэ гэж яриад байна штэ. Тэрний тавилгыг шийдэл нь ямар байх вэ? Тийм юмд л ер нь их сонирхолтой одоо нэг хүний нэг байнгын нэг хийц хийгээд авах ш нэг жоохон өөрчлөлмөр санагдаад байдаг байхгүй. Хүүхдээ одоо ер нь өөрийнхөө мэргэжлийн араас явуулъя гэж бодож байна. Эцгийнхээ мэргэжлийг үлдээлгчих юмсан. За нэг ганц хүүх гал голомсох ганц хүүхдээ нэг өөрийнхөө нэг чаддаг зүйлээ сургачих юмсан. Нэг энэ чиглэлээр миний хүү явчаасаа гэсэн тийм бодол байна танд. Байхгүй өөрөө тэгэл хүүхдээ өөрөө би ер нь би ч өөрөө тийм яг л өөрийнхөө л байсан юм чинь тэгээд манай ч тийм болох бол өөрөө юу сонгох юм ямар шууган чиглэлтэй болох одоохондоо мэддэхгүй л дээ.
Тэгэхдээ манай хүн нэг жоохон зурах гал идэв. Зурдаг юм л. Тэгээд мэдхгүй тэгэл хүн өөрөө л тэгэл өөр шүү дээ. Одоо чи 10 жилийн дараа чи 5 6 жилийн дараа бас л өөр болцсон байх болоо тэгээд ямар жоохон болох юм. Тэгэл өөр хинэл юу мэдэн штэ. Эндээс ерөнхий би чиглүүлэн л гэж яваалахаас хүн өөрөө шийд гаргана. Энэ ерөнхийг нь үл яг чиглүүлнэ штэ. Зөв хүн болчихосоо илгэлгүй яг би тэгээсээ сайн болоосоо л гэж хүснэ. Тэгэхдээ хүн л өөрөө мэдэх асуудал шүү дээ. Анхныхаа тавилгыг одоо яаж хийж вэ? Хамгийн анх одоо хийжсэн тавилга нь одоо юу вэ? Одоо бодвол жижигхэн сандлаас хэлэх гэж явах тийм. Анхны тавилга гэхээр юу л байгаа юм да? Би нэг анх гэртээ нэг эвтэй 4 амттай хийжсэн байхгүй. Тэгээд модоор хийчаал өнгөө будгаар будаад тэр үед будгааж мэдхгүй гуашаар будчаал лагтаал гэртээ тавьчихсан. Тэр л байгаа багт анхны юм гэвэл тэр тэгээд яг сургуульд мэдээж 9 10 дугаар анги төлөвлөмөр сургалтад мэдрэг үед чинь социализм юм чинь. Тэгэл ийм сандал мандал бол хийсөө тавилга тэгэл гэр орондоо тэг хөдөөл би үссэн чинь гэрийн одоо сэлбэртэй гэр мөрөнд бишгүүлэх хийсэн л дээ. Анхны тавилга гэж биш ерэн зүгээр яг л эвтэй 4 амт би хийж эхэлжсэн. Тэр хүн дээр очиод нэг зурган дээрээс нөгөө хордуулдаг цаас гэдэг юмар хордуулаад ингээл хийж л. Одоо гэрт бол дандаа л даны хийсэн тавилгаанууд. Тийм ингээл бүгд шүү дээ. Одоо энэ манай өвгийн сууж байгаа компьютерийн ширээ ингээл энэ комод тэр морин хуур энэ цаг энтергээл байна шүү дээ. Цаг бас таньдаг. Тий одоо сэлбэрээр цаганд гадар ингээ бүрээс одоо сэлбэрээс дээр нэг эвтэй 4 амт бийдээ хөөрхөн нөгөө нэг цаг үетэйгээ нийлж байгаа юм уу эсвэл миний нөгөө мөнгөний хойноос яваад байгаа юм мэдэхгүй сэлбэр хийхгүй л байгаа. Тэгээд яг нэг юм хэлэхэд сүүлд сайхан ингээд нэг жоохон амьдрал тогтоод одоо настай болоод зэвсэх гэдэг юм уу те. Хоббигоор хийлдэ мэдээж одоо миний хийсэн гутгнууд бүгд л байдаг юм л та. Сэлбэр тэгэл хийнэ гэж цуглуулсан одоо янз бүрийн юмуд байж л байгаа. Сая урагшаа бол Монголд байдаг нэг мод сум мод гэж байна шүү дээ те. Тэрийг авчирсан би усуур их гайл авчирсан байж л байгаа. Ерөөсөө Монголд байтугай энэ ойр хавьд байдаг мод л доо. Халууранд ургадаг тийм мод байт. Хүрэн сум гэдэг. Та нар мэднэ тий. Суман дашуур энэ гэдэг тэрний чинь сум. Тиймээр юм хийдэм үү гэж бодоод байгаа шүү дээ. Яг нь Монгол энэ модоор бол одоо хүн бүхэн л хийж шүү дээ. Модон сэлбэрийг. Тэгэхээр нэг арай нэг чанартай юмар сэлбэр хийгээд шас хийсэн ганц нэг юм хүм хийчихвэл бас нэг өдөр чинь нэг амьдралыг тавилтаар өглөөний нар надснаас орой нар жаргах хүртэл хамт байлаа. Таны нэг өдөр амьдрал маш бүтээлчүүд юм байна. За ерөнхийдөө бид нар бол оюуны ажил хийдэг л дээ. Өдөр чинь компьютер арцуудаа за ер нь гадуур дотор маш их гүйдэг. Яг ингээд тантай хамтсан цаг машин дээр хурдан өнгөрт юм яг таны хийж байгаа юм хараад би бас даагаш нэг хийчих гээд бас нарийн ширийг харчих гад нэрээс одоо бид нар нэг үг алдах юм бол их алдах хэрэггүй гэдэг. Тань 1 мм алдах хэрэг байхгүй. 1 мм урагш нь тавих хэрэг байхгүй. Ийм болохоор таны мэрэгжил үнэхээр сайхан гэдэг шиг байсан нэг өдөр тантай ингээм хамт яваад ойлголоо. Тэгээ бидний бас нэвтрүүлгийг хүлээж аваад бараа нэвтрүүлгээр оролцсон танд маш их баярлалаа. Ямар ч гэсэн бидэнд хүн нэвтрүүлгээ үзэж байгаа үзэгчтэй бас нэг зүйлийг ойлгуулж чадсан баха. За ер нь хүмүүс хичээвэл болд юм аа. Гэдэг зүйлээс нэвтрүүлгээр та бүхэндээ гаргаж үзүүллээ. Та бүхнээс манай нэвтрүүлгээс нэг зүйлийг өгч чадсан бол нэвтрүүлгээ нөр өгөөж гарч байгаа юм шүү гэдгээс энэ ташралд хэлмээр байна. Тэгээ бас танд баярлалаа гэдгээс хэлмээр байна. За бас танай телевизийн хамт олонд бас их баярлалаа. Нэг өдөр бас би надтай хамт яваад ингээд ажил төрөлд оролцоод иймэрхүү гэдэг бас сонирхолтой байгаа ч бас маш сонирхолтой нэр үнэхээр сонирхолтой. Харин тий. Би ч гэсэн та нартай яваад тэгээ бас сонирхол байлаа. Одоо яг телевизийн эфирийн өмнө ямар ингээд суугаад явах биш. Нэг удаа ингээд сууж байгаа нь бас сонирхол байна. Тэгээд үзэгчтэй хандаад хэлгээд тэгээд Монголд бол нэр сайхан амьдрыг гэвэл хүн зүтгэл юм сайхан амьдрал байгаа. Оллоо лизий бэлтэн хүрэж байгаа амьдрал сайхан өдрөлд та бүхэнд ээлж нэгэн дугаараа хүргэлээ. Тийм ээ Монголд амьдарч болно. Хүн урдаа тавьсан зорилготой байх юм бол Монголд амьдарч болно. Монголд сайхан амьдарч болно. Бүгдээрээ урдаа тавьсан зорилгын төлөө урагшаа. Nice and dark, nice to hear.
түүнийг баяр ээлжлэн хөвөрнө